Нэгдсэн эмнэлгээс мэдээллийг шууд амжуулан хүргэж байна. Тэгэхээр маш харамсалтай хэрэг болоод байна. За өдрийн 16 цагийн үед өвчтөн хаал дургийн нэгдсэн эмнэлгийн яаралтын тусламжаар дэмжлэгийн үйлчилгээ авах гэж ирсэн боловч 16 цагийн үед яаралтын тусламжийн ээлжийн эмчин за сохтуу байсны улмаас 2 цагийн хугацаанд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадаагүй учраас зөвхөн зогсож амнасаа алдсан гэх одоо харамсалтай мэдээлэл ирээд байна. За энэ асуудалтай холбоотойгоор та бүхэн сурвалжлал өргөе. За яг эмнэлэгт тухайн 16 цагийн үед яг ямар оншоор ирсэн бэ та нэг мэдээ? Тийм ээж маань өглөө босоод жоохон цагаан уучаад би жоохон эвгүй аваад байна гэд тэгээд ёо нөгөө өөрийнхөө харьяа манайх нөгөө төр оршин суугчаар одоо амьдардаг байранда байдаг байхгүй. Тэгээ хуучин нөгөө байсан байр харьяагаараа скватер дүүрэх таах гэд ер нь нөгөө хаавал дүүргийн үрхийн эмч чинь тэгээд ойлголцсон. Тэгээ хаавал скватер дүүргийн эмнэлэг явсан дүүргийн тусламжийн машинаар тэгээ очиод тэнд шинжилгээ өгөөд том одоо нөгөө юмнууд харуулад тэгээд зүрх жоохон асуудалтай байна. Гэхдээ эмч нугасаа бүр хэлсэн гэсэн. Өнөөдөр яг одоогийн байдлаар бол зүрхээр ингээд нөгөө амнасаа алдах хэмжээнд бол биш. Тэгээд нөгөө ковидын дараанаас хавуулаад ясан нэг уушигны жоохон асуудал байна. Жоохон хатгаатай юм шиг байна гэсэн. Тэгээд таны угаасаа хаягч нь хаавал дүүрэг дээр юм байна гэд манайх нөгөө өмнө нь энэ хаавал дүүргийн 3 дугаар хороонд амьдардаг гэсэн. Тэгээд ээж маань нөгөө хичтэй хамт тэндээс нөгөө хичтэй машинаар ирсэн. 3 өнгөрч хахад скватер дүүргийн эмнэлгээс шинжилгээ бүх юмаа бичиг баримтаа юм аваад тэгээд ичж бүр ороод бүр ээж маань энд хэвдүүлчих болохгүй гэсэн ор ахгүй гэсэн скватер дүүргийн машин явуулаад бичиг хийж өгсөн байсан. Тэгээ хаавал дүүргийн эмнэлэг дээр төвчөрч авсаар агаад 4 өнгөрч хахад ирсэн. Тэгээд ирээд яасан чинь би бас тэр ирж ах замд нь ярьж байгаа байхгүй юу нөгөө эмч найз руугаа таньдаг эмч байна уу те ёо энд нөгөө декрет авсан манай найз байдаг байхгүй юу. Тэгээд таньдаг эмч байна уу миний найз хэлээд өгөөч манай ээж ингээд очиж байгаа хэвтүүлэх боломж байна уу ер нь хэвтэх шаардлагатай байна гэд тэгээд ягаад найз руугаа хэлээдсэн чинь манай найз нөгөө над руу видео колтоод ёо амар чимээ шугантай цаана ер нь баярлаад те архиуцсан байдалтай байна. Тэгээд хинч ер нь баяршлын байдалтай байна. Миний ярьж байгааг ойлгож сонсон хүн байдгүй. Тэгээ найз нь холбогдвол хэлчихээ гэд. Тэгээ битээр ингээ холбоотой явсаар байгаа би төвчрээд дүүжирч авсаар байгаа би ирж байгаа хгүй. Тэгээд угаасаа тэр хооронд намайг ирэхээс бүр өмнө зүрх нь ингээд цогсоод эрчимт рүү сэхин амьдрал руу орсон байсан. Тэгээ яг энэ эмнэлгийн хаалгаар орж ирээд ингээд хинч ямар ч нөгөө эмч ирж тусламж үзүүлээгүй. Тэгээ эмчин согтуу яг өнөөдөр хүн хүлээж аваад үзэж эмчлэх хэвээр яралтай тусламжийн тасгийн эмчин эрэгтэй эмч залуухан эрэгтэй эмч байсан. Тэр эмчин шал согтуу тэгээ манай хич рүү ингээд бүр ямар ч хэл аваа яриа байхгүй те ямар ч юм харилцан яриа байхгүйгээр манай хич рүү бие рүү нь явраад гараараа цохоод тэгэхээр нэгч бүр гахаад нөгөө маш сандарсан байж байгаа учраас тэр хүнийг согтуу гэж юусоо ойлгоогүй энэ хүн хэлгүй юм чинь бахтаа гэж бодсон гинэ. Тийм тэгээ тэр юмч ерөөсө тусламж үзүүлээгүй. Тэгээ бүр ингээд нөгөө таталт өгөөд эвгүй халаад ирэхээр манай хч маань бүр яагаад орлоод тэгээд гисэн чинь нэг хчээг орлсон чинь тал талаас нэг хэдэн эмчнэр ирээд тэгээс ихээр л авч ороод тэгээ сая ээж маань 18 цаг 00 минутанд зүрх нь ерөөсөө яасангүй дийлсэнгүй буцаж ингээд бүр сэргсэнгүү тэгээд энэ эмчнэрийн буруутай үйлдэлээс тэ өнөөдөр эмчнэрийн баярын өдөр тэ эмчнэрийн ер нь бол гартай маалтж байгаа юм байна. Өнөөдөр эмчнэрийн баяр хичнээн болж байгаа ч гэсэн тэ арх уугаад баярлаад ингэж ах баяр биш шүү дээ. Эмч хүн ч гэсэн хүн тэ энэ өвчтөнгүүд ч бүгдээрээ хүн энэ эмнэлгийн үйл ажиллагааг яаж сайжруулах юм бидний тэ аюулгүй сайн ажиллах энэ эрх үүрэг хаан зөрчигдөж байгаа ийм асуудал яриад бид нар яаж хөгжих юм өнөөдөр гэж яриад байж байгаа хэвээр байтал өнөөдөр бүхэл бүтэн Улаанбаатар нийслэл хотын хаавал дүүргийн эмнэлгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар тэ дараах зэрэггүй нийлээд архиугаад ингэ согтуу хүмүүсийн амь насаар тоглоод өнөөдөр байж байна. Дөрөв цагт хурж ирэхэд сохтуу байсан гэсэн. Тэгээд яг таны ээжийн хувьд хэдэн цаг үед эмчилгээ авсан?
би нэг өөрөө ирж амжаагүй замд төгжрээ явжсэн байхгүй юу. Ээж маань үнэхээр өнөөдөр ингээд эмнэлэгт ирээд зүрх нь хаагдаад амнасаа алдах хэмжээнд хүчтэй бол биш. Өдий 73 настай миний ээж. Би ээжтэйгээ хамт амьдардаг. Тэгээ ээж хаан би мэдчихэж байгаа. Тэгээд тэгсэн чинь ямар ч тийм үнэхээр өнөөдөр энэ эмнэлэгт ирээд бол хөх хэмжээнд байгаагүй учраас би тэнд 50 ажиллаа гэж байжсан байхгүй юу. Тэгээ эгч маань үнэхээр бүр ухаан алдаад засгийн орохоор над руу илээд би яраад ирж байгаа байдал нь. Одоо тэр сохтуу байсан эмч яг яасан бэ? Цагдаагаас ирээд бас шалгалтын ажиллагаа явуулаад байгаа шүү. Тэгээд нөгөө энд архиугаа байжсэн эмч бид нар нөгөө сэхний үүдэнд бүх асуудал болоод ээж маань тий үхэл амьдралын зааг дээр ингээд химэл амсгаа хийгээд зүрхний эллэг массаж хийгээд ерөөсөө ингээд сэрэхгүй айгу удаан ингээд байгаад тэр хугацаанд тэнд байж байгаа хооронд тэгээд энд архитжсэн эмч ажилчид бүгдээрээ байхгүй тараа алга болсон. Эмнэлгийн удирдлагууд архитсан гэд мэдээлэл ирсэн. Энэ ажилчид тэр чигээрэл яалтаа. Тийм ер нь бүгдээрээ тэр чигтээ цогтой байгаа байдалтай л байна гэж. Одоо эмнэлгийн зүгээс ер нь юу гэж юм уулцсан уу? Яг сэхний эмчтэй ямар ч юм чадах чинээгээр арга хэмжээг авлаа. Бид нар яг нөгөө энэ хүнийг нөгөө ээжиг маань хүлээж аваад эмчлэх бол нөгөө нөхцөл боломжийг тухайн үед бол байгаагүй. Угаасаа нөгөө яралтай тусламжаар эхлээд үйлчлэгээ аваад ирэх ёстой шүү дээ тий. Тэгээд яг сэхний эмч бол чадах бүхнээ хийлээ. Үнэхээр зүрх нь ингээд дэлсэнгөө бочдохгүй байна л гэлсэн. Тодорхой байгууллагаас ирээд яг тодорхой юм бол ерөөсөө ярихгүй байна. Яг хин хаан тий ярих угаад тэр согтуу юм чинь ямар ч өнөөдөр энэ яралтай тусламжийн өнөөдөр жижигэр эмчээр гарч байгаа юм чинь эрэгтэй залуухан эмч гэсэн нэрийг бол мэдхгүй байна. Тэр юм чинь бүр үнэхээр ямар ч бие удирдах чадамжгүй шал согтуу өнөөдөр сая цагдаа нар ирээд эрүүжүүлэх барилга аваа явууллаа. Сая бид нарыг ирэхэд бас эмнэлгийн ажилчдын зүгээс хэрвээ хүсэх юм бол та нар шүүх шинжилгээнд оруулаад нөгөө задлан хэлгэж болно гэдэг зүйл яриад байсан. Харин тэгж байна. Одоо тэрийг бол яг сайн мэдхгүй байна. Хэрэм юмтай тулж байгаагүй болохоор. Задагчтай бүхэн харж байгаа хаал дургийн нэгдсэн эмнэлэг дээрээс мэдээллийг нэгэн шууд амжуулах хүргэж байна. Тэгэхээр хаал дургийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмч ажилчид өдрөөс ахуулан одоо яаралтай тусламжийн тасаг дээр архитан сохтуурсан. За үүнээс болоод нэг иргэн 16 цагийн үед эмнэлгийн тусламж үйлчлэгээ яаралтай авах шаардлагатай учраас ирсэн. Гэтэл тухайн өвчтөнд яаралтай тусламж үзүүлэх эмч нь одоо эмчилгээ үзүүлэх чадваргүй болтлоо сохтуу. Үүнээс болоод эмчилгээ үйлчлэгээ авч чадаагүй улмаас 18 цагийн үед 2 цагийн дараагаар нас орсон байдалтай харамсалтай үйлдэл тохиолоо. Уусан архиныхаа шилийг аваад явуулсан юм байна. Төрийн алба болгон эмнэлгийн байгууллага гэдэг чинь одоо архины оромж юм уу? Та бүхэнд одоо уух газар олддгүй юм уу? Яг одоогийн байгууллагаар нөхцөл байдал дээр бол цагдаагийн байгууллага болон одоо цагдаагийн байгууллагаас унчнаа. Цагдаагийн байгууллагаас энийг одоо энэ байсан өрөөнд нийчв. Цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтын ажиллагаа явуулж байна. Маш харамсалтай. Хогсон иргэний зүгээс мэдээлэл өгж байна. Эмч эмнэлгийн ажилчид өнөөдөр эмч нарын баяр байлаа гэд архитан сохтуурах биш өөрсдийнх нь хэрхэн зөрчигдөж байгаа ямар нөхцөл байдалд ажиллаж байгаа юу төр засгаас шаарддаг нийгмийг яаж эрүүлжүүлэх талаар яриад суух байтал энэ эмнэлгийн байгууллага дээр архитан сохтуурсны улмаас ингээд хүн өрчлөө штэ гэж. Энэ үнэн штэ. Эмнэлгийн баяр одоо эмч нарын баяр гэж заавал уух ёстой юм уу? Та бүдгийн ууж наривд сингэж байгаагаас болоод нэг гэр бүл ингээд нөхөж бошгүй гарц тохиочлоо ш. Одоо энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх юм? Өнөөдөр энэ хаавал дүүргийн эмнэлгийн удирдлагууд маргааш зөвхөн тэр одоо согтуу байсан эмчтэй хариуцлага тооцно гэж ярих бах. Гэхдээ үгүй. Удирдлагуудтайгаа нийлж архитан согтуурсан та бүхэн. Бидэнд мэдээлэл ирсэн. Бид бас арай ч ийм асуудал болсон бах гэж бодож ирээгүй. Хаавал дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилчид архитан согтуурч яалтаа тусламжийн тасгийнхан гэдэг зүйл ирсэн. Тэгтэл хурж ирэхэд ингээд тусламж үйлчлэгээ авч чадахгүй нөгөө эмч нөгөө тусламж үйлчлэгээ үзүүлэх хэвээр эмч совилогчд нь ингээд архитан согтурсан байхад хэнийг эмчлэх хэнийг үзэх юм энэ яалта тусламж дээр чи мэдээж мэд моцсон хүмүүс хурж ирэхгүй юм уу зүгээр хүмүүс энэгээр үйлчлүүлээд ороод гараад явах юм уу та нарын ийм хариуцлагагүй байдлаас болоод нэг хүн даймаас алдчихлаа шүү дээ та бүхэн өөрсдийнхөө төлөө яаж тэмцдэг вүлээ та нар тангараг үргэсэн эмч нар цалин мөнгө нэмүүлээгээ та бүхэн үйлжингөө чигссэн.
Яг уу мэдээж эмнэлгийн байгууллага энэ одоо эм чимнэлгийн байгууллагын ажилчид бол одоо ачаалал ихтэй байдаг. Мэдээж хүнд хэцүү нөхцөлд ажилладаг тэглээ гээд ажлын байран дээр ийм одоо хүнд алдаа дутагдал гаргаад байж гэж болохгүй шүү дээ. Та бүхэн өргөсөн тангахтаа үнэн чах хэрэгтэй шүү. Тэгэхээр бас дээшгээ гараад одоо нөгөө юуныхан захиргааны хэлтсээр нь орж ямар нөхцөл байдалтай байгааг нь харуулъя. Тэгэхээр энэ захиргаанаараа бол бас архитын согтурсан мэдээлэл ирсэн. Доор яаралтаа дээр бол одоо ингээд нэг хүний амнаас ирсэн ийм харамсалтай асуудал болоо явж байна. Яг одоогийн байдлаар бас шүүх шинжилгээний газраас ирээгүй байна. Эмнэлгийн ажилчид бол одоо ар гэрт нь хэрэг өсөх юм бол шүүх шинжилгээний байгууллагаар орж одоо задланд оруулах боломжтой гэдэг зүйл ярьсан бол энэ хаавал дургийн нэгдсэн эмнэлгийн схений засгийн хэмжил бол одоо чадах бүхний хилээ уучлаарай гэдэг зүйл ярьсан байна. Танай эмнэлгийн буруутай үйл ажиллагаанаас шүү. Дараа нь та бүхэн янз бүрийн юм зохиогоод эдний ар гэр болон одоо тийм ээ хогссон ирээдүйн ар гэрийг буруутгаваа. Энэ бүхэн нотлох баримтаар нотогдсон шүү. Энэ архины шилийг би гаргаж ирээгүй шүү. Энэ та бүгдийн амралтын өрөөнд байсан архины шил шүү. Дээшээ гарах уу? Бид нар дээшээ захаараа за зөвхөн та бүхэнд нэг юм хаавал дүүргийн эрүүл мэндийн төвөөс мэдээллийг хүргэн ажилласаар байгаа. За тэгэхээр иргэн 16 цагийн үед хаавал дүүргийн эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн тасагт ирж үзүүлэх гэсэн боловч 16 цагт ирэхэд яаралтай тусламжийн одоо тусламж үйлчилгээ үзүүлж исэн юм чинь өөрийн гихсэн одоо мэдрэл байхгүй болтлоо одоо сохтуу байсан учраас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүйгээр 2 цагийн дараагаар зүрх нь хаагдаж амьсаа алдсан харамсалтай хэрэг болоод байна. За энэхүү асуудалтай холбоотойгоор бидэнд иргэдээс мэдээлэл ирсэн. За тус одоо сохтуу, ажлын байран дээрээс сохтуу, өвчтөндөө тусламж үйлчилгээ үзүүлж чадаагүй тангараг өргөсөн эмч нь Сүхбат гэх эмч гэх мэдээллийг өгөөд байна. За мөн одоо өнөөдөр эмнэлгийн хэдийн эмч эмнэлгийн ажилчдын баярын өдөр байсан ч гэсэндээ одоо дарга зэрэг нартайгаа нийлээд дуудсан. Цагдаагийн байгууллага хэлж мэдээлж байгаагаар бол одоо энд байсан архитын согтурж исэн дарга зэрэг нарыг бол бүгдийг авч явсан гэх мэдээллийг өгöd байгаа. За Сүхбат эмчийн хувьд бол эрүүлжүүлэхэд байгаа гэх мэдээллийг өгсөн. За цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл хамгийн анх 5 цаг 20 хэдэн минутанд 30 хэдэн минутанд ирсэн бол за дараагийн одоо хүн насарлаа гэх дуудлагаар гэрээс нь мөн одоо 6 цаг 20 хэдэн минутанд ирсэн гэх мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байна. Тэгэхээр энэ дотроосоо энэ эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн орлогч дарга гэж байгаа байхгүй. Дотроосоо хаалгаад өгчсөн нөгөө цагдаагийн байгууллагын бүгдийг аваад явсан хүн байхгүй байгаа гэж байгаа өрөөнд ингээд дотроосоо хаалгаад өгччээд цамхаа онгойлгочод ингээд суугаад байгаа. Хүн дотор нь сууж байна. Энэ эмнэлгийн байгууллага чинь өөрөө одоо архитын согтуурдаг газар юм уу? Та бүхэн одоо энэ баярынхаа өдөр эрхээ хамгаалаад яадаг л хэлээд ханаад томооны үе яг ингээд эд дэгдэлтийн үед та бүгдийн эрх яаж зөрчигддөг гэлээ дээ. Ажлах орчин нөхцөл байхгүй хангамж муу учраас ачааллаа дийлэхгүй эмнэлгийн ажилчид одоо яадаг л хэлээ дээ. Тэрийгэ хилээд яриад сууж авахгүйгээр ингээд ажлын байран дээр архитан согтуурснаас болоод нэг гэр бүлд ингээд нөхөж баршгүй хохирол учруулчихлаа ш. Та нар чинь тангараг өргөсөн эмч нар ш. Та бүхэн нэгдмэл байж чаддсан ш. Тэгээд ийм одоо маш ноцтой алдаа гаргаснаас болоод ар гэрт нь одоо ямар байгаа илээ. Өөрийн гэсэн ухаан мэдрэлгүй л хүмүүс байна шүү дээ тийм ч одоо. Мэдээж одоо ямар ойлгохтой байх вэ? Ар гэрийн хүмүүсийг алдсан. Тэгээ одоо би бас доор байхдаа хэлсэн энэ эмнэлгийн удирдлагууд маргааш зөвхөн тэр Сүхбат гэх эмчд хариуцлага тооцно гэд байж иваа. Та бүгдийг ууж дуусгаад шахруу үлдэхгүй болтол нь ууцсан архины шилчин тэр доор байсан шүү. Цагдаагийн байгууллага яг нөгөө хэн шалгалтын ажиллагаа явуулаад зургийг дарж авсан гэсэн. Тэр бол амралтын өрөөнийхэн төмөөшгөнд нь байж исэн шүү. Тэр шилийг бид нар гаргаж ирээгүй шүү. Та нар бөөнд бүгдээрээ хариуцлага хүлээн шүү. Энэ хариуцлагагүй үйлдэлтэй. Эрүүл мэндийн сайд нь анхааралтай аваарай. Та их том зүйл яриад идэг. Бодит нөхцөл байдал дээр энэ эмч ажилчид чинь ингээд баяраа тэмдэглээд уух газар мандсан биш. Бүр өнөөдөр ээлжиндээ гарч байгаа эмч нь ууснаас болоод ингээд хүн өнгөрчлөө шүү дээ. Яах гэж яаралтай түргэн тусламжийн тасаг юм. Тэнд чинь хүн тийм ээ хэвтэн эмчлүүлэх гэж өвдсөн хүмүүс яаралтайгаар тусламж үйлчлэгээ авах шаардлагатай хүмүүс тэнд очиж байгаа болохоос ш. Жирийн нэг баяр цангил хөөж байгаа хүн тэнд очихгүй шүү дээ.
16 цагийн үед ирэхэд шал сохтуу хүн тусламж үйлчлэгээ үзүүлэх чадваргүй хахад 2 цагийн хугацаанд тэнд байсан эрүүл эмч сувилагч нар нь яагаад өөр эмч дуудчих ухаан байгаагүй юм. Хэрвээ өөр эмч дуудсан бол тусламж үйлчлэгийг яаралтайгаар үзүүлсэн бол тэр хүн одоо амнаас эрсдсэн нөхцөл байдалтай байгаас юм үгүй байсан юм уу? Хизээ хойно нь одоо тэр сэхэнийх нь одоо сэхний тасгийн эмч нь бол одоо байж болох бүх зүйлээ хийлээ гэж байгаа шүү. Аргаа ядаад ирсэн хүн 2 цагийн дараа ямар нөхцөл байдалтай байх вэ? Хэрвээ 2 цагийн өмнө тэр хүн тусламж үйлчлэгээ үзүүлсэн байсан бол тэр хүн ямар байх вэ гэдэг асуудал яригдсан шүү. Тэгэхээр маргааш энэхүү газраас нөхцөл байдлын талаар тодруулан хүргэнэ. Эмч эмнэлгийн удирдлагууд мэдээж одоо орлогч дарга зэрэгнэр өөрсдөө арга хэмжээ авна гэж байхгүй байна. Тэгэхээр энэ байгууллагыг дээж хатна одоо удирддаг нийслэлийн эрүүл мэндийн газар, эрүүл мэндийн яам гэх одоо хариалагддаг байгууллагуудаас нь тодруулах өгнө. Нэгэн өмнө та бүхэнд хаал дургийн эрүүл мэндийн тугаас мэдээллийг шууд амжуулан хүргэлээ. Шууд амжилт амтаас үзэгч та бүхэнд баярлалаа.